Грек. Зуны улиралд Европын өнцөг булан бүрээс ирсэн зуулчдаар дүүрч, баарнууд нь хөл хөдөлгөөнд тасархаа болж, дал мотор хүрээлэгдсэн нарийн замаар скутерүүд сүлжилтэн зочд буудлуудын эргэн тойронд хаас агыг хөгжмийг шиглэнэ. Та ямар уур амьсгалтай газар болохыг төсөөлж байгаа бах. Энэ бүхэн бол Грекийн Кос арал дах Мармарыг их далайн эргийн амралтын бүсд өрнөдөг өдөр тутмын дүр зураг юм. Эндхийн шөнүүд яг л хиймэл оюун ухаанаар бүтээсэн юм шиг үзэсгэлэнтэй. Энд улирлын чанартай ажилчид маш завгүй амьдардаг. Тэд өдөржин зочд буудлуудад ажиллаж, орой болохоор далайн эргийн баарнуудад цуглан амарцгаадаг. Ийм л Деважин мэт орчинд 27 настай залуу эмэгтэй орс сураггүй алга болно. Тухайн шөнө Анастасия Рубинска найз залуудаа хамгийн сүүлчийн мессеж илгээжээ. Гэвч хэдхэн цагийн дараа түүнээс сураг тасрав. Гар утас нь дохио өхөө болж түүн рүү хийсэн бүх дуудлага шууд дууд шуудан руу шилжиж байлаа. Түүний үлдээсэн цорын ганц мөр нь хяналтын камерын бичлэгүүд байв. Эдгээр нь жирийн бараг онцгой зүйлгүй мэд харагдах дүрсүүд байсан. Гэвч дараагийн хэдхэн өдрийн турш Кос арал бүхэлдээ аврах том 90 хайх ажиллагааны талбар болж хувирлаа. Намаграх газруудын дээгүүр дронууд нисэж сайн дурынхан газар бүрийг нэгжиж эхэлжээ. Харин 2023 оны 6 дугаар сарын 18-нд Тегаки орчмын намаграхаг бүсээс мөчөр навчаар далдалсан цогц олдсон юм. Тэгвэл тэр шөнө яг юу болсон юм бол? Сайн байцгаана сонсогчдоо. Энэ бол Today's Crime. Анастасия Патрисия Рубинска 1996 оны 2 дугаар сарын 23-нд Польшийн Вроцлав хотод төржээ. Анастасия хайр халамжаар дүүрэн эв найртай гэр бүл төссөн. Тэр багасаа л гэрэл гээгээ цэцруулсан зан чанартай байжээ. Нийтч үргэлж нэмсгэлж явдаг, хүмүүстэй амархан дотностой хүүхэд байсан гэдэг. Аав нь түүнийг инхрийлэн бяцхан гүнж хэмээн дууддаг байсан бол ах нь дүүгээ үргэлж хамгаалдаг маш халамжтай нэгэн байжээ. Анастасия бага наснаасаа загвар, гоо сайхан, хувцас, нүур будалтад маш их дуртай байсан. Тэр загвар өмсөгч болохыг мөрөөддөг байв. Өөрийгөө гоёх, камерын өмнө зураг авах дуртай байсан бөгөөд үзэсгэлэнтлээ төрхөөрөө хүмүүсийн анхаарлыг удалгүй татаж эхэлжээ. Хэдийгээр хэд хэдэн зураг авалт, сонгон шалгаруулалтад оролцсон ч эцэг эхийнхээ зөвлөснөөр тэр эцэст нь өсчин болж түүгээрээ суралцахаар шийджээ. Өсвөр наснда Анастасия заримдаа жаахан тэрсүү зантай охин байсан гэж хүмүүс дурсдаг. Гэхдээ тэр хизээч муу санаатай хүн байгаагүй. Харин дүргэн зантай, маш бие даасан, хамгийн гол нь бусдад туйлын амархан итгэдэг нэгэн байв. Тэр бүх хүмүүсийг сайхан сэтгэлтэй гэж боддог, аюул занал гэж бараг байдаггүй мэтээр ханддаг байжээ. 17 настайдаа тэр Михаилтай танилцсан юм. Михаил өөрөөс нь 1 насаар ах залуу байлаа. Тэд танилцаад удалгүй бие биедээ хурдан гүн дурлсан бөгөөд энэ учраас Анастасиягийн амьдралын жинхэнэ эргэлтийн цэг болсон юм. Михаилийн хажууд Анастасиягийн амьдрал тогтвортой болж эхэлжээ. Хосууд салшгүй дотн болсон бөгөөд шинэ газар, улс орноор аялах зэрэг ижил хүсэл мөрөөдөлтэй байв. Тэднийг хамгийн их урамшуулдаг зүйл бол хамтдаа ирээдүгээ бүтээх хүсэл байлаа. Энэ хамтын мөрөөдлөө санхүүжүүлэхийн тулд тэд гадаадын улс орнуудад ээлж дараалан ажиллаж эхэлжээ. Эхлээд Франц, дараа нь Португал, улмаар Нидерланд руу явж тэндээ хэд хэдэн жилийн турш амьдарсан байна. Тэд зочд буудал, ресторануудад ажиллаж, заримдаа бүр хүлэмжинд хүртэл хөдөлмөрлөж байв. Тэдний амьдрал байнгын нүүдэл, шин туршлага, төр хугацааны жижиг орон сууцуудаар дамжин өнгөрдөг байсан. Гэсэн ч тэд аз жаргалтай байлаа. Тэд бүр Польшид орон сууц худалдаж авч тэндээ гэр бүлээ бүтээнэ гэж ярилцдаг байсан юм. 2023 оны хавар Нидерландад хэдэн жил амьдарсныхаа эцэст тэд амьдралдаа шинэ өнгө нэмхийг хүсв. Ажил нь өмнөх шигээ урам зориг өгөхөө болж тэд нарлаг дулаан газар шинэ адал явдлыг мөрөөдөж байлаа. Ингээд 2023 оны 5 дугаар сарын эхээр тэд хамтдаа Грекийг зорж Кос аралд иржээ. Тэд удалгүй Мармарай дахь 5 одтой зочд буудалд ажилд орсон байна. Анастасия рестораны хэсэгт зөөгчээр ажиллаж байсан бол Михаил мөн тэр зочд буудалд өөр албан тушаал хашиж байлаа. Энэ шинэ эхлэлт хосууд маш их урам зоригтой байсан бөгөөд ажиллаж буй зочд буудалтаач сэтгэл хангалуун байлаа. Тэд шинэ амьдралаа дөнгөж эхлүүлээд байсан бөгөөд харамсалтай нь хэдхэн 7 хоногийн дараа бүх зүйл оронгоор иргэн гэж огтхонч
төсөөлөөгүй юм. Сүүлийн мөч 2023 оны 6 дугаар сарын 11-ний нэм гараг Анастасия өвчтөө гэх шалтгаанаар ажлаасаа төрч хөлөө авсан байлаа. Хэд хоногийн өмнө тэр зочд буудлын галтгоонд ажиллаж байхдаа гараа төлсөн бөгөөд шархан сайн эдгээгүй байсан гэж. Тэр өдрийн орой 18 цагийн орчимд Польшид байсан ээж рүүгээ уцтаж гарынхаа талаар зөвлөгөө хүсчээ. Тэр бүр түлэгдсэн гарынхаа зургийг ээждээ илгээж ихэд санаа зовж байгаагаа хэлсэн байна. Гэвч тэдний яриа удаан үргэлжилсэнгүй. Учир нь яг тэр үед ээж нь үсчинд байсан бөгөөд богинохон хариулт өгснөөхөө дараа уцаа тасалж дараа дахин холбогдно гэж хэлжээ. Харин тэр орой Михаил зочд буудалтаа ажиллаж байсан юм. Тиймээс Анастасия ганцаараа салхилж гадуур гарахаар шийджээ. Тэр жаахан агаарт гарч нэг хундаг уунгаа үчиг зугаатай өнгөрүүлэхийг хүссэн байна. Мармари бол ерөнхийдөө тайван, аюулгүй амьдралын бүс нутаг юм. Улирлын чанартай ажилчид орой бүр олноороо гадуур гардаг бөгөөд тэр хаваар алхахад хамгийн их тааралддаг хүмүүс нь тэд юм. Ингээд Анастасия ганцаараа хэд хэдэн баараар орсон байна. Хяналтын камерын бичлэгүүдэд түүнийг тухайн бүсийн янз бүрийн газруудад явж байгаагаар нь дүрсэлжээ. Тэр маш тайван, инээмсэглсэн, хөгжилтэй харагдаж байсан гэж. Ингээд шөнийн 22 цаг 30 минутын орчимд тэр Михаил руу уцтав. Энэ удаа түүний хоолой өмнөхөөсөө өөр сонсогджээ. Тэр Михаилд жаахан хэтрүүлээд уучгсан, өөрийгөө тэмч сайн мэдрэхгүй байгаагаа хэлсэн байна. Тэгээд тэр дараа Михаилыг тайвшруулахыг оролдож санаа зовлтгүй би ганцаараа биш. Өнөө орой танилцсан нэг эрэгтэй намайг скутерээрээ хүргээд өгнө гэж хэлжээ. Дараа нь Михаилыг бүрч тайвшруулахын тулд өөрийн GPS байршлаа яг таг түүнд илгээсэн байна. Энэ жижигхэн мэт санагдах үйлдэл дараа нь мөрдөн шалгалтын хамгийн чухал баримтуудын нэг болж хувирсан юм. Михаилийн санаа маш их зовсон нь ойлгомжтой. Тэр Анастасиягаас үл таних хүнтэй хамт явахгүй байхыг гуйсан ч Анастасия бүх зүйл хэвэн байгаа. Санаа зовох хэрэггүй гэж дахин хэлсээр байв. Ингээд Михаил ажлаа дуусмагцаа яаран байр руугаа буцжээ. Анастасия хэдийн гэртээ ирсэн байх гэж найдаж байлаа. Гэвч хаалгаа онгойлгоход байр хоосон байв. Тэгээд тэр Анастасиягийн илгээсэн GPS байршил руу шууд явжээ. Гэвч заасан байршил дээр очиод хэнийг ч олсонгүй. Тэр найз бүсгүй рүүгээ дахин залгасан ч утас нь шууд дууд шуудан руу шилжиж байлаа. Тэр үед Михаил Анастасиягийн утасны байршлыг тогтоох аппликейшнийг нээжээ. Тэгтэл нэг хачирхалтай зүйл илэрсэн байна. Утас нь өмнөх газартаа байхаа болсон байлаа. Байршлын тохио өөрчлөгдөж төхөөрөмж хэдэн километрийн зайтай Тегаки орчимд байгааг харуулж байв. 23 цаг 30 минутын үед Михаил ямар нэгэн хэвийн бус зүйл болж байгааг ойлгожээ. Гэсэн ч тэр ганцаараа хайлтаа үргэлжлүүлв. Тэр гудамжуудаар явж өмнө нь орсон баарнуудаар дахин орсон ч Анастасиягийн ямар ч улмөр олдсонгүй. Аргаа барсан Михаил эцэст нь цагдаагийн хилцэд очижээ. Гэвч тентгийн цагдаа нар түүнд Анастасия насанд хүрсэн хүн, магадгүй тэр шөнө өөр газар хонсон байх гэж тайлбарлсан байна. Тентгийн цагдаа нар хоорондоо доог тохуу маягаар "За гайгүй байлгүй дээ. Нэг залуутай танилцаад түүнтэйгээ хонсон байлгүй" гэсэн өнгө аястай ханджээ. Михаил ямар ч тусламж авч чадалгүй бутсан бөгөөд тэр шөнө огт унт чадсангүй. Тэр шөнжин Анастасиягийн утасны байршлыг дахин шинчилж шалгасаар байсан юм. Энэ үед зарим хүмүүс яагаад тэр утасны хамгийн сүүлд дохио өгсөн газар руу шууд очоогүй юм бол гэж асуудаг. Үнэхээр ч түүнд Анастасиягийн байршил байсан учраас тийшээ явах боломж байсан. Гэвч тэр шөнжин Анастасия өөрөө залгана гэсэн итгэлээ алдалгүй хүлээсээр байлаа. Харамсалтай нь тэр дуудлага хизээж ирээгүй юм. Маргааш өглөө Анастасия мэдээж ажилдаа ирсэнгүй. Ямар ч холбоо бариагүй. Амьд байгаа ямар ч шинж тэмдэг илрээгүй байлаа. Энэ үед Михаилд ямар ч эргэлзээ үлдсэнгүй. Ямар нэгэн маш ноцтой зүйл болсон байна гэдгийг тэр ойлгожээ. Тиймээс тэр Кос арлын төв цагдаагийн хилтэст дахин очив. Энэ удаад мөрдөгчд болон цагдаа нар түүний алга болсныг үнэхээр ноцтой хэрэг гэж үзжээ. Ингээд сэжигтэй нөхцөлд алга болсон хүний хэрэг албан ёсоор нээгдэв. Мөрдөгчд Анастасиягийн амьдралын хамгийн сүүлчийн хэдэн цагийг минут бүрээр нь сэргээн тогтоох шаардлагатай гэдгийг ойлгосон байлаа. Аз болоход тэдэнд маш чухал нэгэн баримт байсан нь
хот даяар байршуулсан хяналтын камерын бичлэгүүд байлаа. Учир нь жуулчдаар дүүрэн мармарын бүсэд хяналтын камерууд бараг хаа сайгүй суйрлуулсан байдаг. Бар болон ресторан, хүнсний дэлгүүр, шатхуун түгээх станцуудын орчимд төдийгүй зочд буудал болон улирлын чанартай ажижтын байрладаг орон сууцны ойролцоох олон хэсэгт ч мөн камерууд ажиллаж байжээ. Удалгүй мөрдөгчид хэргийн хувьд маш чухал ач холбогдолтой бичлэгүүдийг олж илрүүлжээ. Тэдгээр бичлэгүүд дээр Анастасия нэгэн эрэгтэйтэй хамт алхаж байгаа нь харагдаж байна. Энэ бол Анастасия Михайлд утсаар ярихдаа өнөө орой танилцсан нэг эрэгтэй намайг хүргээд өгнө гэж хэлсэн яг тэр хүн байжээ. Мөрдөгчдийн үдэж байгаагаар тэр эрэгтэй ойролцоогоор 30 орчим настай. Тэд хоорондоо ярилцаж байгаа мэд харагдаж байв. Анастасия арх уусан илт байсан ч ухаан санаагаа бүрэн алдсан биш. Болж буй бүхнийг ойлгож байсан бололтой. Дараагийн нэг хяналтын камер түүнийг мотоциклийн арын суудалд сууж яваа байдлаар бичиж авчээ. Үүний дараах төрсүүд мөрдөн шалгалтын хувьд бүрж илүү чухал болсон юм. Мөрдөгчид мотоциклийн явсан чиглэлийг камер бүрээр дагаж шалгасаар нэгэн айлын ойролцоо байрлах хяналтын камерын бичлэгдээр Анастасия тэр эрэгтэйтэй хамт нэгэн байшин руу орж буйг олж тогтоожээ. Гэвч энд хамгийн аимшигтай нь тэр байшингаас гарч буйг нь нэг ч хяналтын камер дахин хизээж бичиж аваагүй юм. Энэ мөчөөс эхлэн мөрдөгчдийн хувьд уг байшин хамгийн чухал газар болж хувирлаа. Учир нь тэд Анастасияг яг энэ газарт ор сургаггүй болсон байх магадлалтай гэж үзжээ. Хяналтын камерын бичлэгийн ачаар тэр эрэгтэй хэн болохыг маш хурдан тогтоосон байна. Тэрээр Салахуддин нэртэй 32 настай Бангладеш гаралтай эрэгтэй байжээ. Тэр мөн Кос аралд улирлын чанартай ажил хийдэг байсан бөгөөд Пакистан гаралтай нэг өрөөний хамтрагчтайгаа жижигхэн байшинд амьдардаг байж. Цагдаа нарын үзэж байгаагаар Салахуддин нь Анастасияг амьд байхад харсан хамгийн сүүлчийн хүн байлаа. Эхэндээ түүнийг зөвхөн гэрчийн хуваар байцаасан байна. Гэвч удалгүй түүнийг гаргаж буй үйлдэл мөрдөгчдийн анхаарлыг татжээ. Тэр ихэд сандарсан байдалтай тодорхой бус хариулт өгч мэдүүлгээ хэд хэдэн удаа өөрчилж байсан юм. Иймээс цагдаа нар түүний гэрт нэгжлэг хийхээр шийджээ. Мөрдөгчид байшингаас шаргал ус, мөн даавуу болон футболкын дээрх цусны мөрүүдийг олжээ. Хамгийн их анхаарал татсан зүйлс нь Салахуддины нүүр болон гарн дээр шинэхэн шалбарсан маажуулсан шархнууд байсан юм. Гэвч түүний тайлбарснаар бол эдгээр шарх нь мотоциклоос унсан ослын улмаас үүссэн гин. Үнэхээр ч хяналтын камерын бичлэг дээр харагдсан мотоцикл нь түүнийх мөн байсан юм. Гэхдээ мөрдөгчид Анастасия амь насаа хамгаалахын тулд эсэргүүцэн тэмцэж түүнийг майдсан байж болзошгүй гэж үзэж эхэлжээ. Дараа нь мөрдөгчид Салахуддины гар утсыг шалгаж эхэлсэн байна. Түүний утаснаас Анастасияг алга болсон шөнө хийгдсэн хэд хэдэн интернет хайлт илэрчээ. Тэдгээр хайлтууд дээр үнэхээр айц төрүүлэхээр зүйл байв. Тухайлбал гар утасны байршлыг хэрхэн устгах вэ? Хайлтын түүхийг хэрхэн арилгах вэ? Цогцсыг хэн болохыг тогтоох боломжгүй болгох арга. Ийм төрлийн хайлт хийсэн нь үнэхээр зэжигтэй байлаа. Үүнээс гадна тэр эдгээр хайлтын түүхээ устгахыг оролдсон байсан ч мөрдөгчид эдгээрийг сэргээж чаджээ. Гэвч энэ бүхэн үүгээр дууссангүй. Мөн тэр Италид амьдардаг хэд хэдэн танилдаа маш их сандарсан өнгө аястай мессежүүд илгээсэн нь тогтоогдсон байна. Зарим зурвастаа тэр өөрийгөө маш ноцтой зүйл хийсэн мэт ойлгохдохоор бичиж грекийг аль болох хурдан орхихыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Маргааш өглөө нь хотын хяналтын камерын бичлэгүүдээр Салахуддины валют солих газраас бэлэн мөнгө авч дараа нь аяллаа агентлагт орж буйг харагдсан байна. Тэр агентлагт очиод Италиг зорих онгоцны тасалбар худалдаж авчээ. Энэ талаар байцаахад тэрээр энэ аяллыг би аль хэдийнэ төлөвлөсөн байсан хэмээн мэдүүлсэн байна. Гэвч сонирхолтой нь түүний эргэн тойрны хүмүүсийн хинэнч ийм аяллаа талаар огт мэдээгүй байжээ. Мөрдөгчдийн хувьд тэр грекээс оргон зайлахыг завдсан нь тодорхой байлаа. Удалгүй ДНХ-гийн шинжилгээний хариу гарч түүний гэрээс олдсон шаргал ус, мөн хувцсан дээрх цусны мөрөд бүгд Анастасиягийнх болох нь тогтоогджээ. Ийхүү нотлох баримтууд улам нэмэгдэхийн хэрээр Салахуддин эцэст нь Анастасиятай бэлгийн харилцаанд орсноо хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч удалгүй тэр дахин мэдүүлгээ өөрчилж энэ удаа тэр Анастасия түүнээс
хашиж худалдаж авахаар гэрт нь ирсэн бөгөөд дараа нь тэндээс амьд гарсан гэж мэдүүлсэн байна. Гэвч энэ тайлбарт хэн ч итгэсэнгүй. Энэ хооронд Салахудиныг байцааж эдгээр бүх нотлох баримтыг цуглуулж байх зур Анастасияг 90 хайх ажиллагаа үргэлжилсээр байлаа. Гэвч энэ үед түүнийг амьд олдно гэсэн найдвар бараг үгүй болсон байв. Энэ хэрэг Польш даяар асар их анхаарал татаж үндэсний хэмжээний томоохон хэрэг болж хувирсан юм. Хэвлэл мэдээллийн байгууллагууд мөрдөн шалгалтын явц дах бүхий л шинэ мэдээллийг тасралтгүй соруулж байлаа. Анастасиягийн ээж охиноо хайхаар тэр даруйд Кос арал руу нисэн иржээ. Тэр арал дээр ирэхэд маш их цөхөрсөн, сэтгэл санааны хувьд бүрэн унсан байв. Тэр грек мөн англи хэл мэддэггүй байсан ч сайн дурынхан түүнд бүх талаар тусалж холбогдох ажиллагаанд нь дэмжлэг үзүүлжээ. Энэ үед арал дээрх 90 хайх ажиллагаа улам өргөжөв. Дронууд намгархаг газрын дээгүүр нисэж мөрч ноход зэгсэн дундуур үнэр хааж сайн дурынхан хэцүү бэрх газруудыг самлаж хайж байлаа. Цагдаа нарын гол анхаарал Тегакигийн орчимд төвлөрсөн байв. Учир нь Анастасиягийн гар утас хамгийн сүүлд яг тэндээс дохио өгсөн гэдгийг та санаж байгаа ах. 2023 оны 6 дугаар сарын 17-нд мөрдөн шалгалтад анхны томоохон архиц гарчээ. Анастасиягийн гар утас эзэнгүй нэгэн байшингийн ойролцоо хаягдсан байдалтай олдсон байна. Утасны SIM картыг нь сугаж авсан байжээ. Энэ нь гар утасны байршлыг тогтоох боломжийг зориуд тасалдуулахыг оролдсныг тодорхой харуулж байна. 2023 оны 6 дугаар сарын 18-ны үдээс хойш 90 хайх ажиллагаанд оролцож байсан нэгэн сайн дурын эмэгтэй зэгсэн дундаас ямар нэгэн зүйл олжээ. Тэр нь хүний цогцос байв. Цогцос хагас нүцгэн байдалтай байсан бөгөөд даавуугаар ороод гэлгар ууданд хийсний дараа мөчөр навчаар далдсан байжээ. Энэ газар нь Салахудины гэрээс ойролцоогоор 1 км-ийн зайд байрлаж байсан юм. Цагдаа нар тэр даруйд бүс нутгийг хамгаалалт авч удалгүй уг цогцос нь Анастасиягийн хүн болохыг тогтоожээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Анастасия механик амьсгал боогдлтын улмаас өөрөөр хэлбэл боомж усны улмаас нас барсан болохыг тогтоосон байна. Мөн эмч нар түүний биед олон тооны хүч хэрэгэлсэн улмөр хүнд гэмтлүүдийг илрүүлжээ. Түүнчлэн шинжилгээний дүнгээс түүнийг бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх өндөр магадлалтай болохыг илтгэх шинж тэмдгүүдийг тогтоосон байна. Салахудиныг баривчилсны дараа ч энэ хэрэгт олон тайлагдаагүй асуултууд үлдсэн хэвээр байлаа. Удалгүй энэ мөрдөн шалгах ажиллагааны эргэн тойронд янз бүрийн цуурхал тархаж эхэлсэн юм. Учир нь хэвлэл мэдээллийн байгууллагууд хэргийн талаар улам олон дэлгэрэнгүй мэдээллүүд нийтлэх тусам зарим зөрчилтэй баримтууд хүмүүсийн таамаглалыг улам өдөөж байв. Юуны өмнө Грекийн хэд хэдэн сэтгүүлчид Салахудины энэ хэргийг ганцаараа үйлдээгүй байж магадгүй гэсэн хувилбарыг дэвшүүлж байсан юм. Түүнд хамсаатан байсан гэх таамаг телевизийн нэвтрүүлгүүдэд олон нийтийн сүлжээнд маш их хурдан дарахжээ. Яагаад ийм таамаг гарсан бэ гэж үү? Учир нь Анастасиягийн цогцос өмнө нь шалгасан байсан газраас хэд хоногийн дараа олдсон юм. Мөн Анастасиягийн утас хамгийн сүүлд Тегакид дохио өгсөн тул мөрдөгчид тэр газар аль хэдийн очиж 90 хайх ажиллагааг явуулсан байсан юм. Харин хэд хоногийн дараа дахин очиход цогцос илэрсэн юм. Тиймээс зарим мөрдөгчид цогцсыг анхны хайлтын дараа энд авчирсан байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлжээ. Хэрэв үнэхээр тийм байсан бол энэ нь Салахудинд гаднаас тусалсан өөр хүн байсан байж болохыг илтгэх боломжтой байв. Өөр нэг цочирдон цуурхал хэд хэдэн хэвлэлээр тархжээ. Тэр нь бүлэглэн хүчнэдсэн байж болзошгүй гэх таамаг байсан юм. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар тэр шөнө Анастасияд ганц биш хэд хэдэн хүн халдсан байж магадгүй гэж үзжээ. Гэвч ийм таамгийг батлах ямар ч бодит нотлох баримт олдоогүй байна. Салахудины Пакистан гаралтай өрөөний хамтрагчийг нь мөн хэд хэдэн удаа дахин байцаажээ. Гэсэн хэдий ч түүнд эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний нотлох баримт олдоогүй тул эцэст нь ямар ч ял тулгаагүй байна. Мөрдөн шалгалтын явцад өөр нэг хувилбарыг авч үзжээ. Тэр нь Анастасия өмнө нь Салахудинтэй эсвэл өөр нэгэн эрэгтэйтэй нийгмийн сүлжээг урьдчилан холбоо тогтоосон байж магадгүй. Бүр уулзахаар тохиролцсон байсан байж болох юм гэж таамаглаж байлаа. Гэсэн ч энэ нь өнөөдрийг хүртэл энэ хэргийг тойрсон нууцлаг байдлын нэг хэсэг хэвээр үлджээ.
Өнөөдрийг хүртэл олон хүмүүс Анастасияг аварч болох байсан уу гэх асуултыг тавьдаг. Учир нь Михаил тэр шөнө дунд маш их сандарсан байдалтай цагдаагийн хилд очсон. Гэвч цагдаа нар ямар нэгэн яаралтай ажиллагаа эхлүүлээгүй. Тэд түүнд ердөөл маргааш дахин ир гэж хэлээд буцаасан. Тэрч байтугай зарим цагдаа нар түүнийг бараг шоолон инээлдэж байсан мэт сэтгэл төрүүлжээ. Хэрв тэр шөнө шуурхай арга хэмжээ авсан байсан бол Анастасиягийн хувь тавилан өөрчлөгдөх байсан эсхийг хэн ч мэдэхгүй. 2023 оны 6 дугаар сарын 22-нд Салахудинд албан ёсоор хүчиндэх, хүн хулгайлах, санаатаагаар хүний ам насыг хөнөөсөнгөх эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнд холбогдох хэргийн материалууд маш зузаан, нотлох баримт маш их байсан юм. ДНХ-гийн шинжилгээний дүн, хяналтын камеруудын бичлэг, интернетээр хийсэн хайлтууд, Итали руу оргон зүгтэх гэсэн оролдлого, мөн байн өөрчилсөн зөрчилтэй мэдүүлгүүд нь бүгд түүний эсрэг хүчтэй нотлох баримт болж байлаа. Шүүх хурал 2024 онд Грекэд эхэлжээ. Анастасиягийн ээж мэдээж шүүх хуралд оролцсон бөгөөд гашуудлын бэлэгдэл болсон хар хувцас өмссөн байв. Тэр охиныхоо жаазалсан гэрэл зургийг тэрвэн сууж байгаа нь олон нийтийн сэтгэлд гүн хоногшсон дүр зураг болсон юм. Шүүх хурлын туршид Салахудын хүн амны хэргийг үйлдснээ үргэлжлүүлэн үгүйсгэсээр байлаа. Тэр Анастасия гэрээс нь амьд гарсан гэж дахин мэдүүлсээр байв. 2024 оны 12 дугаар сарын 6-нд шүүх эцсийн шийдвэрээ гаргав. Салахудын Анастасия Рубинскаг хүчиндэж санаатаагаар хөнөөсөн хэрэгт буруутай гэж тогтоожээ. Түүнд бүх насаар нь хорих ял, мөн хүн хулгайлсан хэрэгт нэмэлтээр 13 жилийн хорих ял оноосон байна. Анастасиягийн эцэг эхийн хувьд энэхүү шийдвэр нь тодорхой хэмжээнд тайвшрал авчирсан юм. Гэхдээ тэдний хайртай охиныг юуч хизээж буцааж авчрахгүй нь ойлгомжтой байлаа. За энэ түрээд энэ удаагийн болсон явдлын ээлжид дугаар өндөрлөж байна. Бичлэгээ дуустал нь үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Удахгүй дахин өөр нэг шинэ дугаараар эргэн уулзах хүртлээр түр баяртай үзсэнд баярлалаа.